Минь төргийн залуучуудаа манай Шведийн за Стокгольм хотоос үзэгч та бүхэндээ хүргэдэг Positive Mongolia-гийн залуус бид нэр бэлтгэн хүргэж байгаа сонио хайчин шууд маань одоо та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За бид за энэ удаагийн зочноор маш одоо хүндтэй. За дээр нь бол маш хөдөлмөрч одоо бүсгүйг одоо урьж оролцуулаад байгаа. Энэ эмэгтэйг бол нэрийг Мандухай гэдэг байгаа. За Мандухай маань бол Шведийн Стокгольм хотын Стокгольм их сургуулийн магистрийн ангид сурж байгаа. Одоогор оюутан хүн байгаамаа. За өрөөмийн төргийа. За өрөөмийн намайг урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээ өнөөдөр бидний ярих сэдв болоод мэдээж болвол за Стокгольмд сурж хэрхэн яаж сурах вэ? Хэрхэн яаж оюутан болох вэ? За оюутан болсон хойноо хэрхэн яаж одоо энэхий оюутан шиг суралцах вэ? За тэтгэлэг байдгүй тэтгэлэгт нь яаж хамрагдах вэ гэх мэтлээ иймэрхүү талаар бид нар 50 минут ярих болно. 60 минут ярих болно. Тэгээд Стокгольм хотод сурахыг хүсэж байгаа. За дээр нь Стокгольм хотод сурж байгаа тэр залуучууд байх юм бол маш сайн ойртон сууж үзээрэй. За тэгээд бидний нэвтрүүлэг бол ганцхан Шведд байгаа улсуудад зориулагддаг. Энэ бол дэлхийн нийтээр таран суугаа монголчуудад зориулагдсан нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр өөр орнуудад Монгол улсад маань байгаа залуучууд маань бас Стокгольм хотод хурж ирж Швед оронд хурж ирж сурахыг хүсэж байгаа юм бол манай Мандухайгийн ярианаас анхаарлаас хандуулаарай гэж хэлмээр байна. За юу ч гэсэн эхлээд нэг сайхан танилцъя. Мандухай маань за хизээ одоо яг Швед улсад хөл тавьж исэн бэ? Ер нь анханасаа эхлээд ер нь Шведэд сурах гэж ирсэн үү? Ямар зорилготой энд ирсэн бэ? Эндээс эхлээ яриагаа эхлэж бодож байна. За тий 2006 онд Шведэд анх иржсэн. Тэгээд яг сурах зорилготой л ирсэн 10 жилээ төгсөөд. Тэгээд яг тэр үед нөгөө бичиг баримтын асуудал ч гэдэм юм уу те ер нь тэрнээс халаад яг эренгүүтээ шууд яг бодсон шиг их сургуульд орж чадаагүй. Тэгээд байжгаад ер нь угаасаа л зорилго маань их сургуульд орох байсан болохоор тэгээд ер нь дундуур нь яг ингээд амьдэрч явж байгаа. Тэгээд 11 онд яг Садуртайны их сургуулийн хөгжил ба олон улсын хамтарсан ажиллагаа гэсэн тийм програмд бакалаврын чиглэлээр сурсан. Тэгээд 14 он төгсөөд 15 он түрүү жилээс эхлээд одоо энэ даяарчлал байгаль орчин нийгмийн өөрчлөлт гэсэн нэртэй тийм мастрын програмд одоо сурж байгаа. Тэгээд дараа хавар төгснө. Өйднөх чинь мастер нь 2 жил, магистр 1 жил. Миний болохоор мастрын програм баггүй юу. Тэгээд 2 жил. Оо за. Би бас нөгөө энэ сурдаг учраас яг эдний сургуулийн системийн талаар бас өөрөө суддаг сонирхоод байна л да тийм. За энэ түүхтэй манай Мандухай маань одоо анх Швед улсад хөл тавьж исэн юм байна. Тэгээд анх одоо оюутан болж исэн тэр цаг хугацааг эргээд нэг дурсаач тийм. Тэгэхэд яг ямар сургууль яаж ямар зарчмаар бүртгүүлж орж исэн бэ те. Тэгээ ямар хөөцөлдөөгөөр одоо энэ сургуульд орчвоо, сургуульд орвоо те. За би бол нөгөө гаднаас ш дотроосоо бүртгүүлж орсон. Гаднаас гэх юм бол одоо Монголоос хүсэлтээ илгээгээд тэгээд виз мэднэ оюутны виз болж орчин гэсэн үг шүү дээ. Би болохоор нөгөө нэг юу яагаад Convox буюу эдний одоо насанд хүрэгчдэд зориулсан тэр сургуульд швед хэлээ сураад тэгээд англи хэл бас сураад тэгээд тэгэл тэр замаар л бүртгүүлсэн дээ. Тэгээд эхлээд бид одоо бол энэ дотроосоо ажлын хэрэгтэй ч бай тээ. Эсвэл ер нь одоо энд цаашчаад бичиг баримт авдаг ч юм уу тээ. Одоо албаасны бичиг баримттай болсон хүмүүс бол яг л одоо миний орсон журмаар л явна. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр эхлээд швед хэлнийхээ төвшинг их сургуульд орох хэмжээний төвшөнд болгоод тэгээд одоо Монголынхаа аттестатыг үнэлүүлэхэд бол англи хэлний төвшөнд бид нэр англи хэл үзчихсэн ч гэсэн одоо яг энтгийнхаар бол яг тэр нь их сургуульд орох хэмжээний гэж үздэг. TOEFL IELTS гэсэн бол тэр нь бол хөлийн зөвшөөрөгдөн л доо. Тийм учраас англи хэл нэмж унших шаардлага нэмж одоо үзэх шаардлагатай болдог. Тэгээд дуусаад аттестат буюу тэг гэрчилгээгээ орчуулад юугаар
одоо натратаар батлуулах хэрэгтэй. Гэхдээ тэр нь бол одоо хүмүүст анхааруулж хэлэхэд бол тэр нь гадаад хэргийн яамн дээр баталдаг нэг тийм тусгай натрат. Тэр нь зөвхөн гадаадад үйлчлдэг натрат гэсэн байхгүй юу? Тэрүүгээр заавал баталгаажуулах хэрэгтэй шүү. Ягаад гэвэл би нөгөө анх өөрөө бас мэдгүй тэгээд зүгээр нөгөө энгийн натратаар натрат нөгөө батлуулсан. Тэгэхээр тэр бол бас болохгүй. Сайн уншиж байгаа. Тэгээд гадаад хэргийн яамн дээр орчуулгаа их хувийнхаа хуулбартаа баталгаажуулаад тэгээд эндхийн одоо нөгөө нэг одооныхаар бол англиар UHR гэсэн тийм одоо WWC гэсэн одоо тийм эндхийн одоо нөгөө гадаадад 10 жилийн төгссөн хүмүүс одоо тэр аттестатыг үнэлдэг тийм газар байдаг байхгүй юу. Тийшээ явуулах шаардлагатай. Тэгээд би яг нөгөө намайг явуулж байгаа үед бол өөр газар исэн. Тэгээд би яг хүмүүст хэрэгтэй асуудаг болохоор судлаа. Тэгээд одоо юм шинэ нэртэй болсон мэлээ. Тэгээд тэнд бол би цахаагаар явуулсан. Гэтэ одоо бол онлайнаар тэрийг хүлээж авдаг болсон байна. Хүлээж авдаг болсон байна. Тийм тэгэхээр бол цаг хөнгөлнө гэсэн үг л дээ. Тэгж орж байсан. Тэгэхээр бас үзэж байгаа манай залуучууд байх юм бол бас нааша сурыг энд одоо бас өөрийнхөө боловсролыг дээшлүүлээ. Энд байгаа залуучууд маань бас ихтэй сургуулийг сонирхож байгаа хүмүүс байх юм бол манай мандахгүйгаас та бүхэн одоо яг шууд нэвтрүүлгийн голоор коммент асуулт асуугаарай гэж хэлмээр байна. Тэгээд бас бусад орнуудад үзэж байгаа манай залуучууд байх юм бол цааш нь бас найз нөхөдөө сайн шеэр хийж тараагаараа таны одоо найз нөхөд чинь Швед улсад сурах ч юм уу эсвэл хадагшаа сурах тийм сонирхолтой найз нөхөд байж таараа шүү дээ. Таны фэйсбүүкийн найзууд хэм бол бас шеэрлэж бас найзуудтай түгээгээрэй гэж хэлмээр байна. За ингэж асуумаар байна л да. Их сургууль орохын комплекс явсан гэсэн шүү дээ. Комплексын талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. Тэр нь яагаад вэ гэхээр Монголоос ч юм уу гадаадаас сурахыг хүсэж байгаа үедээ бол ер нь бол топлог бол болно шүү дээ. Сургуулийнхаа юугийн энэ дотроос сурах гэж байгаа. Ер нь Европт ойрхон дорнд Европт амьдарч байгаа хүмүүс Шведэд хуржээд монголчууд маань хуржээд Шведийн сургуульд ормоор байвал яаж сурах вэ те? Комплексээ бас тавьчих хэрэгтэй юу? Комплексээ жоохон дэлгэрэнгүй тавьдаг гэж. Яагаад заавал комплекс гэж юу гэлээ байгаа тий? Монголоор яг Монголд одоо яг комплекс гэдэг нь яг юу вэ? Тийм монгол хэлээр тий. Ер нь бол комплекс гэдэг бол би нэг төрөлн насан туршидтэй зориулсан сургууль гэдэг. Тэр нь болохоор нэг бол бидний шиг гадаад хүмүүс одоо швед хэл, англи хэл сурч одоо тэр их сургуульд орох тэр болцоогоо хангах тий аль эсвэл одоо нөгөө эндхийн 10 жилд сураад тэгтээ бол одоо сурсан ч гэсэн төгссөн ч гэсэн одоо яг нөгөө үнэлгээгээ авч чадаагүй хүүхдүүд дахиж тийм сурах боломжтой. Одоо насанд хүрсэн тэгээд сургуулаа төгсөх хугацаанд болсон боловч одоо манайхаар л үнэлгээгээ авч чадахгүй тэнцэхгүй тийм хүмүүс сурч болно. Эсвэл бас одоо жишээлбэл та зүгээр нэг жирийн сургуулийг төгссөн байлаа гэхэд хим физикийн төвшин чинь тийм өндөр биш те. Гэтэл инженер болохыг хүсэж байгаа бол одоо физикийн хэдгээр төвшинтэй дөрөвдүгээр төвшинтэй байх шаардлагатай гэвэл та өөрт чинь байгаа чи физикийн нэгдүгээр төвшин болоод дөрөвдүгээр төвшин хүртэл ахиулж ингэж унших боломжтой байхгүй юу? Тэгэхээр ер нь бол их сургуулийн бэлтгэл гэж хэлж болно. Эсвэл одоо нөгөө нэг 10 жилээ төгсч чадаагүй хүүхдүүдэд төгсөх боломжийг олгож байгаа байхгүй юу? Тэнцэж тэгээд тэгэхээр зөвхөн хэл биш комплекст бол англи, швед хэл дээр нь бас одоо нөгөө ингээл физик, хим, математик тэг ингээл ямар програм сонирхож байгаа. Тэгэхээр тэр програм ч н одоо тусгай шалгууртай байгаа. Тэр шалгууруудаа л одоо шалгууртаа тэнцгийн тулд тэр комплекст тэр тусгай хичээлүүдийг үзэх боломжтой байдаг байхгүй. Тэгээд комплекс бол хэрэг шведийн одоо визтэй ажлын жай одоо оршин суух хэрэгтэй жай ажлын визтэй жай үнэгүй бүх хүмүүст үнэгүй тийм сургуулаа тийм тэгээд комплекс тийм бас өөр нэг мэрэгчлийн бас хичээлүүд орд юм байлээ. Гэтэ би бол яг тийм юм сууж үзээгүй. Нэг жилийн одоо нөгөө нэг эдийн засгийн одоо нэгтлэн бодгчийн нэг жилийн курс гэдэг юм уу. Тэгэхээр яг тэр бол их сургуулийн мэдээж одоо хэмжээний боловсролтой тэнцгүй л дээ. Гэхдээ бол зүгээр одоо
хамгийн анхны шатны нэгтлэн бодогчийн тийм мэдлэгтэй хүн ажилд авах гэдэг юм уу тийм байлаа гэхэд тэр чинь одоо жишээлбэл тэндээс авсан юу ч айгаа маш одоо илүү л одоо олон хүмүүсээс та илүү шалгах боломжийг ч өсгөж өгнө гэсэн үг шүү дээ. Одоо ямар нэг хэмжээний Монголд ч гэсэн одоо курс төгсөөд одоо тийм хосолсон мэрэгжил ярих гэдэг шүү дээ. Ерөнхийдөө жолооч мөртлөөс жишээ жолооч мөртлөөс эдийн засгийн бат хэмжээний мэдлэгтэй байх. Тийм. Тэгэх юм бол яг ажилд орох тэр боломжийг чинь илүү нэмэгдүүлж өгөх ба. Үдэг багтдээ би нэг өөрөө суугааг болохоос яг тодорхой сайн мэдээлэл өгч байгаа. Нас цаасан байдаг юм. 19-с дээш байх хэвээр насанд хүрэгчдэд тэгэхээр яг л 19-с дээш байж болох жартай давтах хамаа. Хэдэн ч насны хүн байж болно. 19-с дээш насанд хүрэгчтэй. Тэгэл гэтээ мэдээж та одоо ингээ уншаад швед хэллийг уншаад тий одоо юу гэдэг ахлах сургуулийн хүүхдийн хэмжээнд уншчаад дахиж уншихад боломжгүй ш. Нэгтээ дүн байгаа хичээл чинь бол шведийн системд ингээд нэгдсэн системд ороо авчин. Тэгэхээр дахиад тэнийг давхар унших боломжгүй. Марцсан байсан, яасан байсан ч хамаагүй. Тэр чинь нэгтэл ингээл шведийн системд та уншигдаал энэ одоо энэ дүнг хангасан гэж орцсон л бол та тэгэл тэрийг тэгэхээр бол нөгөө швед хэлэн дээр бол ялангуяа нэг одоо нэг дүн авахын төлөө биш сайн уншиж байгаа бол дахиад юу яах шаардлагагүй. Чинь таа ингээл яаж игээд тэнцчлээ тэгтээ хэлж хангалтгүй бол их сургуульд ороод маш их асуудалтай тулгарна шүү дээ. Тэгэд ер нь бол миний сонссноор бол швед улсад бол одоо Стокгольм хотоос илүүтэйгээр Uppsala гэдээ бас хоёр дахь тэр том хотод нь бас их сургуулиуд том сургуулиуд оюутнуудын төвлөрсөн байдаг гэж сонссон. Тэгэхээр тэр сургуулиудын талаар нэг жоохон мэдээлэлгүй тэнд ямар чиглэлийн ямар сургуулиуд нь байна вэ? Тэр талаар мэдээлэл байгаа. Би яг нөгөө нэг би ч өөр айтаа тэгээд яг Uppsala нэг удаа л явж үзсэн. Uppsala сургууль дээр нэг удаа семинарт ажиж үзсэн. Тэгээд Uppsala сургууль бол маш одоо хөгшин гэх юм маш олон жил болж байгаа. Тэгээд маш олон жилийн түүхтэй тэгээд маш том сургууль шүү дээ. Тийм тэгээд маш олон чиглэлээр одоо сурах боломжтой. Uppsala бол маш олон институтуудтай тэгээд Uppsala их сургууль гэдэг штеп. Тийм. Тэгээд Uppsala ч н одоо манай дэлхийн 100 шилдэг сургууль 3 сургууль одоо ч гэсэн баггүй юу энэ жил. Тэрний нэгэнд нь Uppsala. Эхлээд Karolinska ч 40 хэдэд ч гэсэн баха 40 хэдэж байна тийм. Тэгээд Uppsala байгаа. Тэгээд манай сургууль Стокгольмын их сургууль. Лөлөгийн сургууль ордог юм тийм. Юу? Лөлөгийн сургууль. Тэр нүний жил болгон тэр ранг чинь шинжлэгдэж байна. Тэгэхээр яг энэ жилийн хараа бол Karolinska орсон байна, Uppsala орсон байна, Швед их сургуулиудаас тэгээд Стокгольм их сургууль орсон байна. Тэгээд Uppsala бол ер нь жил болгон л нөгөө орж авч идэг тийм. Манай сургууль Стокгольм их сургууль болохоор ерөнхийдөө ер нь жил болгон бас ороод идэг. Гэтэ энэ жил бас орсон гэх баяртай баг шүү. За тэгэхээр Швед улсад сурыг гэж бодож байгаа, Швед улсад сурж байгаа юм уу тийм. Энэ улсуудын хамгийн их сонирхолтой асуудал бол мэдээж төлбөр мөнгөний асуудал байгаа тийм. Тэгэхээр одоо яг ийм чамшиг гадны улсуудад тийм гадны оюутнуудын төлбөр мөнгө хэд байдаг вэ? За тэгэхээр дээрээс нь энэ оюутнуудад тэтгэлэг байдаг уу энэ талаар? Тийм мэдээж тэтгэлэг байдаг. Тэгээд төлбөр мөнгөний хувьд бол би бол хамгийн хацтай. Би бол анх ихтэй Швед ихтэй сургууль үнэгүй байсан байхгүй юу. Яг тэр үед нь тэгж бодож, тэгж орно гэж бодож ирж исэн. Тэгээ нөгөө нэг ингээл гадны оюутнуудад тэр дотооддооч тэр ингээд бүгд өрөөсөө сургалт нь үнэгүй байсан. Боловсрол нь. Тэгээд би нөгөө нэг манай ээж энэ ах ирсэн. Тэгээд яг тэрийг мэдчихсэн болохоор намайг юу нэг сургах маш сонирхолтой. Би өөрөө ч за Европын орнд сурахыг гэж бодчихсон тийм. Тэгээд нөгөө нэг амьдралын ихээр яг ингээд нөгөө чаас бичиг арамт янз бүрийн юм хэрэгтэй хэлний шаардлага тийм. Тэгээд явж агаад 11 оноос эхлээд төлбөртэй болсон. Тэгээд би яг 11 онд орсон. Тэгээд сургуульд орсон. Тэгээд Тэгэхээр чинь одоо төлбөр өгсөн юм биш үү? Чиний одоо төлбөрт орсон байхгүй юу? За 11 оноос өмнө огт төлбөргүй байсан байхгүй юу? Одоо та тэр шалгуурт нь тэнцэж чадвал төлбөргүй авах боломжтойсэн байхгүй юу? Тэгээд гисэн чинь одоо болохоор төлбөртэй болцсон. Тэгээд ерөнхийдөө бол жилийн төлбөр нь бол
дунджаар жишээлбэл Стокгольмын их сургуульд бол 270 мянган крон буюу доллараар бол одоо хэдэн доллар Монголоор зөв шүү Монголоор ойролцоогоор 50-60 сая төгрөг. 50-60 сая төгрөг 3 жилийн бакалаврын хөтөлбөр тийм үнэтэй. Тэгээд ер нь нөгөө программаас шалтгаална л да. Олон улсын програм гэвэл илүү үнэтэй болоо явчихна. Тэгээд тийм байгаа. Тэгээд бас нэг юм сонирхолтой тэгэхээр түрүү жил нөгөө нэг дэлхийн одоо 500 гаруй их сургуулиудаас тийм хамгийн оюутанд ээлтэй хот гэж шалгаруулсан байхгүй юу. Тэрнээс Стокгольм хотод 50 ч гэсэн. 50 ч гэсэн. Одоо эхний 50-д бол орсон гэсэн. Эхний 50-д орсон. Тэгээд тэгэхээр бол ер нь миний бодлоор бол хэрэг үнэхээр тэтгэлгээ аваад тий хурж ирээд ингээд суралцсан юм бол надад бол амар гоё санаг. Одоо нөгөө нэг амар гоё боломжууд ихтэй. Тэгэл намын сан дүүрэн ном. Тэгэл нэг сайхан газар ороод чимээгүй ном уншигээл чимээгүй уншиж гин өрөө захиалал ингээл одоо нөгөө ингээл багийн ажил ч юм уу презентацийн бэлтгэх хэрэгтэй бол өрөөнүүдээ ингээл өнгөө захиалал орчин тэгэл ороод одоо юу гэдэг компьютер дээрээс шууд ингээл презентацийг бэлтгэх боломжтой тий олоолаа хараад тэгэл самбартай тий юу гэдэг ингээл бүхэл хэрэгцээг ингээд нөгөө хангацсан сургууль дээр ингээд сурах хүний бүхэл боломжийг хангасан тэгээд анги тамхим ер нь бүх юмнууд амар таалагддаг гоё тийм тэгээд Стокгольм яг тэр ээлтэй хотоор шалгарсан нэг юм болохоор одоо ногоон байгууламж гэж дурдгдсан юмс. Одоо энэ тийм парк ихтэй одоо жишээлбэл манай кампус гэлтэх юм бол Стокгольм университет амар том ногоон талбайтай. Тэгээл тэндээ оюутнууд гэрээсээ авчирсан хоолоо идэл номоо уншаал нөгөө дулаахан урдалал тэгээл нөгөө нэг юм зүгээр л гадаа ч гэсэн хүн хичээлээ их боломжтой. Тэрийгээрээ илүү тэргүүлсэн юм шиг байлээ. Магадгүй тий. Шивч өөр их нөгөө орно. Тэгээд тэтгэлгийн талаар түрүүнд дурдсан ш тий. Би тэгээд нөгөө олон орноос ингээд ихэвчлэн мэдээж нөгөө хөгжиж буй юм уу буурай орнуудаас л ингэж тэтгэлгээр хүүхдүүд авдаг. Тэгээ Европын иргэдэд бол үнгүй штэ. Шивэд ихтэй сургууль Европын иргэн бол за тэгээ хөгжингөө орн гэр чинь манай Монгол ороо авчдаг. Тэгээд Swedish Institute-с түрүү жил тэтгэлэг зарлж исэн. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө би бол нөгөө өөрөө тэтгэлгийн талаар бас өөрөө яг тгий сурах болохоор сайн мэдгүй л дээ. Одоо юу хий амар тодорхой ярьж болол чадахгүй штэ детальчлан. Гэтэ би өөрийнхөө мэддгээс ярихад бол шивэдүүд тийм одоо энэ Swedish Institute маань хөдөө аж ахуйн их сургуультай юм холбоотой ажилтдаг юм билээ. Тэгээд нөгөө хөдөө аж ахуйн сургууль сурж байгаа оюутнуудыг бол тэтгэлгээр тий авах төгссөн ч юм уу тийм одоо шаардлагаас нь харахад тийм бид хөдөө аж ахуйн чиглэлээр тэгээд тэрнт бол нөгөө нэг юу эрэхтэй вэ гэхээр хөвчлэн нэг сараас өмнө өргөдлүүдээ хүлээж авдаг. Тэгээд тэр өргөдөлт нь бол одоо төгссөн сургууль юу юм уу тэгэл мэдээж TOEFL IELTS бол зайлшгүй тэр бол зайлшгүй байх хэвээр. Тэгээд өргөдлөө явуулаад тэгээд хариугаа хүлээх хэрэгтэй л дээ. Тэгээд тэр тэтгэлгүүд нь ингээл байж байгаа л ингээд зарлагддаг. Тэгэхээр өөрөө нөгөө сайн ухаж үзэх хэрэгтэй. Тий. Тэгээд саяхан нэг сонсч байсан танд өгнөөсөө саяхан 7 оны юм 2 оны өмнө. Одоо оюутнууд тэтгэлгээс оюутнууд өдөрлөг болсон юм уу? Тэгсэн чинь 500 тэтгэлгээс оюутан байсан чинь голд нь ганц Монгол гэсэн. Үгүй тийм үү тий сая орж ирсэн. Шинэ ирсэн. Тэгэхээр одоо манай монголчууд жоохон хайнгуй гэсэн үг аахгүй ерөөхдөө хүсэж байгаа ч гэсэн өөрөө идэх чармал баг байна гэж байгаа аахгүй ерөөхдөө. Тэгээ би нэг оюутнаас бас яг сонсч ирсэн юм байна. Тэр би нэг өдөрлөг дээр уулзчихсан аахгүй юу Монгол оюутан мууис цураад тэгээд одоо нэг Упсалагийн юм тэтгэлэгт одоо хамрагдаад гэж ирсэн. Тэгээд би бол нөгөө анх Монголд бодохдоо бол энэ бол гадаад руу би хизээч TOEFL өгөөд хизээч IELTS-ийн өгөө тэгээ хизээч одоо хивэдэд ирж сурахын тэр бол төгсөөлөхдөггүй байсан гэж аахгүй. Тэгтээ бол тэр яг ингээ оролдоод үзээгээд тэгэл бүх юмынхаа судлал яг л ингээл тэр одоо нөгөө сүүлийнх нь өдрөөс өмнө юм нөгөө цагаа тулахгүйгээр тэгэл ингээл
хийгээл явуулсан. Тэгээд ерөөсөө ядах юмгүй шалгарсан гэсэн. Тэр бол нөгөө нэг манай байдаг тийм хахуул тийм ямар нэг юм болол өөрөө байсан гэж батсан. Гэхдээ тийм юмгүйгээр шалгарсан. Тэгээд тэр бол өөрөө сайн хөөцөлдөж явах хэрэгтэй юм билээ гэж хэлсэн аахгүй. Тэгээд яг энэ дээр ингээд нэмээд хэлэхэд шивэдэд бол ямар ч тийм байхгүй л хахуул ч юм уу те. Яг л стандартын дагуу ийм юм бүглөө явуулаа гэсэн бүх юм зөв өгөөсмөд бүгд орхон болчих واخ. Тэгэхээр ямар ч тийм арын алах ч юм уу те хилүүдүүд тэнтэй ярина энийг ингээ засаад явуул ч юм уу тийм байхгүй шүү дээ. Энэ буруу байна. Буруу за энийг буруу бичсэн байна. Окей. Чи болохгүй. Зөв явуулсан бол зөв окей чи бол. Тэгэхээр бүхэл юм сайн судлаад өөрөө уншиж судалж иж нэг үсэг нэг үгэн дээр ч алдаа гарахгүй явуулдаг юм бол тэр бол айгүй нээлттэй шүү дээ шивэдэд бол ялангуяа. Тэгээд дээрээс нь студент авчих. Тийм стипенд сарын $100 авдаг гэж сонссон. Тийм. Тэгэхээр чин байнга тэрнээс гадна нэр матад чи тэр талаар жоохон яриач. Нүг одоо их сургуулийн бичгэмд орж иж байгаа гэр бүл хэрвээ тэр хүн гэр бүлтэй бол гэр бүлийн хүн бас бичгээр дагалдаж аваад хүүхдээ бас авчиж болдог. Талаар үзэж жоох ярьж өгөх. За тэр талаар яг сайн мэдгүй байна. Яг гэр бүлийн яг тийм үнтэй уулзаж үзээгүй юм байна. Би зүгээр дам яриа сонссон гэвэл ийм ингэдэг юм шиг байлээ. За. Яа, их сургуулийн виз авчиж байгаа шүү дээ, тийм. Сургуулийн виз эхнэр ч юм уу нөхөр ч юм уу нэг нь авлаа гэхэд гэр бүлд дагалдаж хийж болд юм шиг байлээ. За. Дагалдаж үржээд гэр бүлийн нөгөө эсрэг хөлсөд нь ажлын ирэх аваад ажил хийж болон хүүхдүүд нь сурч хүмүүж хэрэгтэй. Тэр хэсэг хугацаанд сурах их сургууль хугацаанд тэрнээс хойш энэ ажлын санал аваад үйлчлүүлэх юм бол да яа гэм баян дээр тэр үйлчлүүлж амьд юм эсвэл төгсөө Монголоо буцдаг юм уу эсвэл дахиад үйлчлүүл сурдаг ч юм уу тийм. Тэгдэг юм шиг байлаа ер нь бол. Юу үзэгчдээс бол маш их коммент ирж байна. За тэгээ хөвчлэн болоод мандахыг одоо мундаг үсгүй шүү. Ажлын өндөр амжилт хүсье. За ингээд зөндөх амжилт хүсье гэсэн комментүүд бол байна. Тэгээд энд бас нэг асуулт байна л да. Магистр сургууль төлбөртэй юу? Бакалавраас ялгаатай юу гэсэн нэг тийм асуулт байна. Мэдээж ялгаатайгийн хувьд бол ялгаатай. Төлбөрийн хувьд бол магистр маань 1 жил байдаг, мастер 2 жил гэж байдаг. Тэгээ ер нь бол яг амар том ялгаа байхгүй л дээ. Мастер, магистр хоёрын магистрийн хөтөлбөрүүд айгүй цөөхөн байдаг байхгүй юу? Зөвхөн ингээд одоо юу гэдэг маш гүнзгийрэг шаардлагагүй тиймэрхүү одоо чиглэлээр бол 1 жил чинь маш богино хугацаа шүү дээ. Та одоо ингээд 1 семестрийн буюу тэ 1 термийн буюу одоо ингээд одоо намар 8 сараас 1 сар хүртэл ингээд курсууд үзчихэн. Тэгээл та дипломын ажлаа хийх болж байгаа магистр гэх юм бол гэтэл мастер чинь бол жил хагас ингээд курсуудыг үзээд тэгээд дипломын ажил хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бол миний хувь хүний бодлоор бол магистр бол айгүй богинохон тэгээд яг өөрөө тэр сурж байгаа зүйлдээ одоо маш гүнзгийрүүл сайн сурыг гэвэл бол миний хувьд хангалттай хугацаа биш юм санагддаг. Тэгээд мастер бол 2 жил тэгээд одоо бакалавртаа үзсэн юм гүнзгийрүүлж л үзнэ гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө эсвэл арай жоохон томруулнаар ч юм уу тий. Тэгэхээр төлбөрийн хувьд олон улсын програм үнэтэйдэг бараг л 2 жил хэрнээ бакалаврын төлбөртөөгөө ойролцоо 200,000 ч юм уу тий. Зүгээр ерөнхий дундаж мастер бол 180 маягтай л гэдэг юм л 180,000 корон. Тийм тэгэхээр ялгаатай мэдээж ялгаатай тэгээд мастер бол гүнзгийрүүлж үзэж агаад тэгээд олон улсын програм үзэх юм бол төлбөр нь илүү тийм ялгаатай байгаа. Тийм. Хичээл нэр нь хэр хүнд байна вэ? Бакалаврын хичээл хүнд байна уу? Одоо хичээний сонсож байгаа хичээлүүд нь хүнд байна уу? Тэг аль нь чамд байна? Яг тэгээд яг би нэг хувь хүнийхээ туршлагаас хэлэх юм бол надад бакалавр амир хичээсэн. Яагаад гэвэл би нөгөө нэг швед хэлээ сураад ингээд нөгөө швед хэл дээр үздэг байсан байхгүй юу. Эхний 1 жилээ швед хэл дээр бүх хичээлүүдээ тэгээд тэгэхээр би ч нөгөө нэг швед хэлээ нэгэнд энд сурсан ч гэсэндээ юу гэдэг яг ингээд шведийн одоо яг швед хүүхдүүдтэй адилхан миний хэлний төвшин байна гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр би шаардлагыг хангацсан ч гэсэн тодорхой хэмжээнд ялангуяа өдөр тутмын биш одоо нэг академик хэллэгүүдтэй одоо академийн хэллэгүүдээр маш хурдан багшчин гэлээх уншаа гарахад чи тэрнээс бас авах чадвар хэр байна. Тэ хэлний төвшин чинь хэр байна. Хувь хүнийхээ хувьд хэр хурдан ингэж авдаг бас урдны лекц мийг сонсож байгаагүй шууд ингээл их сургуулийн төвшин чинь бол ингээл бүхэмээ чинь зааж өгөөл ингэхгүй шүү дээ. Маш их бие даасан тийм юм. Тэр хүн
чи ойлгохгүй нөө тэр лекторт болол хамаагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг надад болол эхний нэг 2-3 сар бол би барыг дүлийн юм шиг сургуультаа ороод тэгэл ер нь намаа уншихаараа ойлгоно л да. Тэгэл нөгөө манай багш чинь янз бүрийн хошин хэллэг юм уу янз бүрийн маруулал ингээл лекцээ тавьчаал гарахгүй зарим юм ерөөсөө бас ингээ сагаад юу ярьж байгаараа авчаад ойлгохгүй. Тэгээ дээр нь чинь нөгөө би чинь огт үзэж байгаагүй миний бакалаврын чиглэлж болохоор хөгжил олон улсын хамтарсан ажиллагаа гэдэг хөгжлийн тухай тийм програмс ахгүй. Тэгээд бас яг нөгөө миний бодлоор бид нөгөө нэг Монголын 10 жил нөгөө нийгмийн ухааны хичээлийг айгу муу заадаг гэж би бодсон. Нийгмийн ухааны хичээл юу гэдэг манай ангид бол манай амар сайн багш нар байсан л та. Тэгээд тэр нийгмийн ухааныг чухал гэж үзээгүй зөвөр л одоо математик ч юм уу ер нь ингээл юм чухал тэгээд ингээд нийгмийн хичээлийг ингээд 7 хоног нэгэн цаг үздэг байсан. Тэгэл яаж сонгох хэрэг сонгуул гэл энэ метод ингээд нөгөө нэг одоо хүн байх хэвээр зүгээр жирийн нэг мэдлийг ингээд ерөөсөө үл таамсралдаг юм шиг санагдсан. Тэгээд би яг шивэд хүүхдүүдтэй анх их сургуульд ороод өөрийгөө харьцуулсан чинь тэр талаараа амар муу юм шиг санагдсан. Би өөрөө одоо их гоолох сэтгэл төрсэн. Тэгээд энтийн хүүхдүүд талаар нөгөө ингээд дуртай амаараа гүнзгийрчдэг. Тэгээд хоёрдугаар нөгөө нэг багш нар аягүй их нөгөө юм хүнтэй харьцах чадварыг нь тэгээд хүнд ингээд гоё ингээд өөрийгөө маш тодорхойлоор ойлгуулах тэр чадварыг аягүй сайн тавьж өгдөг. Тэр нас ингээд нийгмийн одоо нөгөө нэг олон талын мэдлэг аягүй сайтай. Тэгвэл би ч болохоор баг ингээд химийн сонгоо Монгод явж байсан болохоор нэг сүрхийл амтнд гэсэн хэрнээ бас ингээд юу байгаа юм чи. Одоо юу гэдэг ингээд унших бичих юм да аягүй сайн. Гэсэн хэрнээ бас ингээд яг презентацийн тавих ч юм уу ингээд аягүй ингээд задгаа юм хилцүүлэхт орох марах дээр бол би бас хэлнийхээ хувьд ч тэр жоохон дутагдaltaй. Тэгээд юу нэг амар өөрийгөө голж исэн эхний нэг жил тэгээд хичээлээ амар сайн ойлгохгүй юу жоохон хэцүү байсан. Тэгээ хоёр дахь жилээсээ хүн жугаасаа ингээд яг зэрэгцээл ирдэм билээ. Тэгээд зэрэгцээд ирсэн. Тэгээд одоо мастрын програм бол хэцүү юу гэсэн одоо бичих юм аягүй ихтэй. Жишээлбэл бакалаврт бол та нар ч одоо ингээл хөөрхи 10 жилээ төгсөөл ороод ирсэн хүүхдүүд гээл багш нар ч бас ингээл айгу ер нь зөөлхөн ханддаг. Мастерт бол за та нар одоо ингээл бүхэл бүтэн мастрын програм бүхэл бүтэн дээр бакалавр төгсөөд үндэ бичсэн гэл гэж жижиг шаажиг юм хэлчихгүй шүү дээ. Бараг л одоо чи ингээд тахтай яад юм хааны зөв жоохон тийм жоохон гүйцэтгэл муутай юм хийвэл жоохон ингээ гоолгох жишээний ч юм уу тий. Тэгээд одоо бичих юм л айгу ихтэй, унших юм айгу ихтэй. Одоо шаардлага өндөр. Шаардлага арай өндөр. Гэтэ бол надад бас мастрын програмда би бол гайгүй байгаа. Ер нь манай мандха мундаг юм чи. Үгүй ер нь яг нөгөө ингээ хүн чинь хөөх хүнээсээ шалтгаална шүү дээ. Тэр чи хүс чижээж л тэр бол чиний бол юу ч шүү дээ. Ингээ сураад явахаар чи хүн жагсаас ингээ хүл нийлүүлээд эхэлж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд тэгэхээр надад бол эхлэн хэцүү байсан болохоор бакалавр жоохон хэцүү санагдчихсэн. Тэгээ энэ талаар бас яг ярьжсэн уучлаарай. Юу нийгмийн талаар гэдэг Монголын сургуулиуд тэр бол яхахгүй юм л дээ. Бас шивэд Монголын сургуулийн систем шал өөр шүү дээ. Шал өөр. Энд бол хүүхдийн нь яаж өөрөө өөрийг нь олуулдаг тийм. Чи ямар байх хэрэгтэй гэдгийг нь олуулдаг. Монголд болохоор яг ном энийг үзэх хэрэгтэй. Энийг дуусгах хэрэгтэй. Тэгэхээр шал өөр ялгаатай. Нэр дэлхийн хамгийн сайн сургуулийн системд бол Финланд гэсэн үг юм. Үнэн гэсэн. Тэгсэн чинь тэрний суурь нь Орос школ гэсэн. Тийм, Орос школтой. Тийм. Гэтэ би тэгж уншиж байсан. Финландын талаар аяга олон нийтлүүд бас гараад байгаа шүү дээ. Шивэдүүд ч өөрсдөө сонирхоод яг Орос школтой нь Орос школтой. Тэгтээ бол одоо ерөөсөө гэрийн даалгавар өгтөө гэж байгаа байхгүй ингээд. Тийм. Тэгэхээр манайх Орос школ гэх загнаал даалгавраар хүчлээл ингээл одоо төрлийн мэдлэгийг зэрэг маш өндөр түвшинд эзэмшүүлэх гээл зүтгэл тийм биш гэсэн. Ер нь бол хүүхдийг маш чөлөөтэй байлгадаг. Тэгээ дүн тавьдаггүй гэж байгаа байхгүй юу? Уралдуулгүй. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд дүнгийн төлөө биш мэдлэг олж авахын төлөө явах хэрэгтэй гэдгийг л багт нь сургачаар тэр хүмүүс ингээл одоо нөгөө хүнд мотив өгнө гэж яддаг шээ. Ирмэлцлийн хөдөлгөн тэрийг л их сайн тавьж өгд юм шиг хаа.
Тэгэхээр хөлдөөж өгöd байгаа. Хөлдөөж өгөөл тэгэл тэнгууд хүн угаасаа хилүүлтгүү тэрийг аягүй сайн ингээд судлаа. Тэгээ дээр нь яг тэгэл бас нөгөө юу л дээ бас хангамж нь сайн байна та. Тийм тэр талаар бас илүү байгаа яхахгүй. За нэг хэдэн секунд хүмүүсийн комментиг уншъя. За амжилт хүсье. Вау гэсэн байна. За тэгээд энд бас хүмүүс аягүй их мандухай амжилт гэсэн байна. За шүрээ гэдэг үзэж байгаа хүнээс ярьсан байна. За тэгээд ээжийн бурхан гэдэг хүнээс эрдэмтэн хүн даруу гэсэн нэг коммент ирсэн байна. За тэгээд Монгол оюутнууд олон байдгүй гэсэн асуултыг шүрээ тавьсан байна. Шүрээ гэдэг хүн. Одоо аягүй олон болж байгаа. Аягүй баярлж байгаа тий. Ер нь бол өмнө нь ч гэсэн байсан л да мэдээж би бүр одоо энэ дэрхээс ч өмнө оюутан шивэд дээр сурж исэн хүмүүс байгаа. Тэгтээ бол бас айгүй цөөхөн байсан. Одоо бол айгүй харьцангуй өсөж байгаа шүү дээ. Манай монголчууд ч н одоо хараар амьдрах нь багасаад бичиг баримттай ихэнх нь болоод тэгээд одоо багадаа ирсэн хүүхдүүд чинь аль хэзээ энтхийн 10 жилийн боловсролыг эзэмшээд их сургуульд орцгоож шүү дээ. Тэгэхээр бол оюутнууд харьцангуй ихсэн. Тийм тэгээд тэрэнд бол их баяртай байгаа. Тэгээд яг Америк дайны тийм их оюутнууд бол байхгүй л дээ. Америкт сурдаг монгол оюутнууд. Тэгээд жилээс жилд бол ихсэн юм тийм. Тийм жилээс жилд бол байгаа. Нэмж байгаа оюутнууд гадаадаас орж иж байгаа ихэнх нь энэ суурь амьдарч байгаа хүмүүс байгаа тийм. Шивэд ил маш сайн тийм. Тэгээд тийм хүмүүс байгаа. За тэгээд энд ингэсэн байна. Их сургуулийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ? Боломжтой бол хэлж өгөөч гэдгсэн байна. Тий. За ямар хэл дээр авах сонирхолтой байгаа вэ гэдгээс шалтгаална тий. Юун дээр англи хэл дээр авъя гэвэл тий study in Sweden. C.no.com байна уу тий. Google дээр гараад ирнэ тий. Тэр тэндээс бол англи хэл дээр бүр төрөл бүрийн мэдээлэл авах боломжтой. Илүү өргөн мэдээлэл. За монгол хэл дээр бол бид нар яг тийм тодорхой мэдээлэл өгсөн албан ёсны сайт гэж бол байхгүй шүү дээ. Одоогор байхгүй. Цагаачийн сайт дээр. Цагаачийн сайт дээр би яг үзэж байгаа үедээ тэр дээр л их сургуулийн талаар мэдээлэл бол бас тийм дэлгэрэнгүй болоод. Дэлгэрэнгүй бол байхгүй. Тэгэхээр ер нь бол ойлгохоор байгаа. Ер нь тайлбарлаад болохоор байгаа. Тийм. Тэгэхээр цагаачийн дээр нэрээ байж магадгүй шүү. Тэр шиг орж үзээр хүмүүсээ. Юун дээр одоо бид нар нөгөө нэг хідэн одоо оюутан одоо надтай нийлээ бас нэг хоёр нэг гимнаст сурдаг нэг нь одоо Стокгольмыг сургууль зурдаг бас нэг юм. Бид нар нийлээ нэг юм блог хөтлөж байгаа. Тэгээд сонирхож ивэл тийшээ ороод өмнө нь бичсэн сэдвүүдийг уншиж олно. Жишээлбэл мастерт хэрхэн одоо өргөдлөө явуулаад хэрхэн ирж суралцах талаар тийм маш дэлгэрэнгүй нийтлэл тавигдсан байгаа. Тэгээд бид нар л ингээд тавуулаа блог хөтлөж ихэлсэн чинь хоёр нь яг ингээд тодорхой нөгөө хувь хүний шалтгаанаас л одоохондоо жоохон тийм хөтлөхгүй байгаа. Тэгээд яг одоохондоо жоохон идэвхтэй хөтлөж байгаа хоёр хүн л. Тэгээд яг нөгөө сонирхсан сэдвээ өөрсдөө ингээд бичиж авалчих юм бол заав заагаараа судлаад тэгээд тэр талаар мэдээлэл яг оруулж болно. Тэгээд өмнө нь байгаа мэдээллүүдийг бас сангуулгын арга юм бол баг хэрэгтэй мэдээлэл бас тэтгэлгийн талаар ч гэсэн мэдээлэл. Лого хэлчихгүй. Тийм. www тэгээд education гэдэг нь edu, тэгээд Mongolia гэдэг нь mon, тэгээд Sweden гэдэг нь sve, тэгээд zig info. Тийм. Ийш орж таблог мөн sve zig info. Тийш арах юм бол яг тодорхой хэмжээний мэдээлэл монгол хэл дээр байна. За энд нэг хүн Болормаа Буянба гэдэг хүн шивэд курсын маань анхны багшаа гэдгийгсэн байна. За тэгэхээр манай мантухай маань бас шивэд хэлний багш байгаа тий. За тэгээд Facebook хаягийг авч болох уу гэсэн байна. Юу боломжтой бол Facebook-ийн хаягийг хэлж болно тий. За тэгээд уучлаарай дундаас нь үзлээ. Залуу гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ очиж сурч амьдрахад ямар боломж байгаа болоо гэсэн ярьсан шүү дээ. Ярьгүүд үзээ тий. Тэгэхээр та энийг үзлээ эхнээс нь үзчихээр бид нар ихэнд яг энэний сэдвээр ярьсан байгаа. За тэгээд шинээр оюутан болох гэж бүх залуучуудаа мэдээлэлээс хуваалцж байгаад баярлалаа гэсэн байна. За тэгээд шивэд хэл заах уу гэсэн байна. Би тэр багшийнхаа талаар яриач. Яагаад багш болчих вэ? Яагаад багш болчихвоо? Ер нь яагаад шивэд хэл заач вэ? Яг би яг нэг шивэд хэлний багш гэж хэлүүлээс жоохон эвгүй санагдаад байна л да. Яа тэлээ нүг яг багш би л биш. Зүгээр нөгөө оюутан. Тэгээд яг нөгөө зааж исэн үнэ л дээ. Тэр яг тэгсэн маа нөгөө нэг
одоо нөгөө төс бэлэг гээд Монгол хүүхдүүдтэй монгол хэлний заадаг тийм гоё сургууль хийдэж штэ. Тэр нь нөгөө нэг би яг манай хүүхд яг монголоор уншиж сурахгаа би холдгоос ахгүй юу. Тэгээд тэнгууд нөгөө очоод ингээд нөгөө хүүхдээ автлаа хүлээ штэ. Одоо Шведэд чинь нэг газраас нэг газар хүртэл ингээд цаг явдаг болохоор буцаа харна гэж аахгүй. Тэгээ би нөгөө хүлээгээ суудаг гэсэн аахгүй. Тэгээд тэгэхэд яг намайг нөгөө нэг оюутан гэж мэддэг. Тэгээд одоо ингээд зүгээр сууж хаа тэндээгаа эцэг эхчүүдэд бас ингээд шивэд хэлтэй заагаач гэсэн тийм санал ирсэн баг. Тэгээд зааж хэлсэн. Тэгээд яг би бол урд нь ерөөсөө хүнд тэгж юу шивэд хэлтэл ер нь нэг зааж үзээгүй. Тэгээд өөрөө мэддэг ямаа хүнд ойлгуулна гэдэг чинь айгүй нөгөө яалтчгүй л айгүй уур чадвар багшийн мэрэгжил гэдэг яалтчгүй маш гоё одоо нөгөө маш чухал мэрэгжил байгаа байхгүй юу тийм. Тэгээд яг тэгэл зааж гисэн тийм. Тийм. Тэгээд бас манай мандхуу маань Швед залуучуудын холбооны одоо салбар зөвлөлт бас ажилладаг байгаа гишүүн тийм. Тий гишүүн. Тэрнийхэн талаар бас яриаш. Тэгэхээр бас тэр бас салбар зөвлөлт тэр юу маань одоо яг юу хийж байна? Энд байгаа оюутнууд чиглэсэн арга хэмжээ юу төлөвлөж байна? Нууц швал тийм. Ерөн зөв байгууллагынхаа талаар. За тий би 13 онд нөгөө нэг Швед одоо Швед дэх Монголын залуучуудын холбоонд орсон. Тэгээд тэр үед нөгөө нэг оюутнуудын энэ цордог оюутнууд одоо өөрсдөө туршлагаасаа авалт тийм өдөрлөг болсон байхгүй юу. Тэгээд тэрийг нөгөө Швед дэх Монголын залуучуудын холбооноос зохион байгуулаад намайг ураад тэгээд би нөгөө өөрийнхөө одоо конвокст яаж төгссөн ч юм уу те одоо сургууль дараа хэр санагдаж байгаа тэр талаараа тийм туршлага хуваалцсан гэж юмсан дэше хийжсэн юм. Тэгэл тэрнээс хойш ер нь тэгээд үйл ажиллагаануудад нь оролцоод тэгэл яг мэдээж тэгээд нөгөө залуу хүн хэмжээнд тэгэл янз бүрийн олон үйл ажиллагаанд ингээл идэвхтэй оролцоод дээр нь монголчуудаа уулзаад бас ингээл багчин гоё штэ тий. Тэгээд тэгж орцсон. Тэгээд Швед Монголын залуучуудын холбоо бол би болохоор яг нөгөө нэг ингээд хэсэг болгоо хуваацсан залуучуудын холбоог одоо хэсэг залуучууд фитнес сонирхдаг залуучуудыг та ингэж нийлж юм хийдэг юм уу тийм бол хэсэг нь одоо волейбол сонирхдаг ч юм уу тэгэнгүүт одоо би болохоор яг нэг угаасаа сургууль соёлын чиглэлээр арай илүү мэдээлэлтэй болохоор одоо тусдаа боловсрал баг гэх тэгээд тийм одоо нөгөө түрүүн хэлсэн блогийг хөтэлдэг тэр залуучууд бид нар нийлээд одоо янз бүрийн хэрэгтэй Шведийн боловсролын систем, сургууль соёлтой холбоотой мэдээллүүдийг өөрсдийнхөө мэдхийг бичээд мэдгүйгээс судлаад эсвэл хүн уурж авчраад ингэж юу мэдээлэл өгүүлдэг юм уу тиймэрхүү үйл ажиллагаанууд явуулдаг. Тэгээд тэр блог руу ороод үзэх юм бол ер нь маш хатаага ямар үйл ажиллагаа зохиож исэн тэгээд одоо жишээлбэл сая хаврал гэхэд нөгөө нэг одоо энэ Стокгольмын их сургуулийг IT эдийн засгийн чиглэлээр төгссөн залуу байгаа шүү дээ тийм маш мундаг. Тэр залуу маань одоо нөгөө сургуулаа төгсөөд энд ажилд орсон. Тэгээд их сургууль сурах бол хэцүү. Гэхдээ миний бодлоор бол төгсөөд ажилд орно гэдэг бол хүний хамгийн том даваа тий. Хэр сайн сурсан байна бас ямар ажилд орох гэж хэрэггүй. Тэр чинь аюу нэг том процесс. Тэгээд тэр талаараа аюу юм гоё мэдээлэл хуваалцсан. Тэгээд Positive Mongolia-ныхан маань бас аюу гоё маш гоё тийм чанартай бичлэг хийж өгсөн. Тэгээд та нар тэрийг ороод үзэх юм бол тэр маш хэрэгтэй мэдээлэл байгаа. Над руу бас нөгөө ингээд Facebook-ээр ч юм уу эсвэл тийм өдөрлгүүд дээр хүмүүс тахаа Америк сурж байгаа сургуулаа төгсчөөд ирсэн. Тэгээд энд ажилд одоо шууд орох сонирхолтой энэ төргээд асууж исэн. Тэгэхээр тэр бичлэгийг үзээрэй тэрэн дээр бол маш тодорхой аюу маш гоё ихтгэл болсон байгаа. За тэгээ хүмүүс бас нэлээх асуулт асуусан байна. За гоё нэвтрүүлэг байна. Дундаас нь үзэж байна. Эндээс гимнаст сурч дуусаад яаж сургуульд орох вэ гэсэн байна. Тэр ойлгомжтой. Тий, гимнаст төгс 10 жил гэсэн үг тий. Гимнаст төгсөөл бол тэгэл одоо нөгөө таны өөрийнхөө хэлний мэдлэг ямар байна. Тий, өөрөө ямар мэрэгчлэр сурмаар байгаа. Эхлээд тэрийгэ тодорхойлох хэрэгтэй. Одоо нөгөө их сургуульд орохоо бэлтэж байгаа хүүхдүүдэд зөвлөхөд яарах огт хэрэг байхгүй. Тэгээд өөрөө ямар мэрэгчлээ сурмаар энэ тэрийг маш сайн тодорхойлоод ирээдүйд тэрийгээр ямар чиглэлээр ажиллаж болох вэ гэдгээ тодорхойлсныхаа дараа одоо нөгөө Антогнийн Цэгсэ гэх тэр сайт байгаа шүү дээ. Шведийн
боловсролын нэгдсэн их сургуулийн нэгдсэн тийм систем одоо тийм нэгдсэн тийм онлайн сүлжээ гэх юм уу тэндээс бол та одоо энд Шведэд байдаг бүх тэр ихтэй сургуулиудын мэдээлэл нөгөө тэр ямар програм байгаа тий ямар тэр талаар ингээ бүгднийг унших боломжтой. Тэгэхээр эхлээд юу сурмаар байгаагаа тодорхойлоод дараа нь ямар програм байдığım бэ тэрийг тэр чиглэлээр сургадаг тий тэр програм маань ямар шалгууртай вэ гэдгийг ихлэ харах хэрэгтэй. Тэгээд шалгуурт нь тэнцгээргүй бол тэрийгэ гүйцэх конвокс явуулдаг ч юм уу тий болж ийн гэвэл тэгээд өргөлөө өгөөд эсэлтэндээ хамрагдах хэрэгтэй. Тэгэхээр гимнаст төгссөн болвол тэгээд бас нөгөө юу л дээ одоо тэр шалгуурт нь тэнцэн байлаа ч гэсэн бас нөгөө гимнастаа цуглуулсан оноо ч бас оноогоо ч өрсөлдүүлэн л дээ одоо хідэн хүүхд авах хэрэгтэй байна. Тэрүүгээр ингээл таслал авна л да. Тэгэхээр мэдээж сайн дүнтэй байх чухал л да. Дүнгээ дээшлүүлэх гэж хүмүүс ер нь конвокс сурдаг байхгүй бас. Оноогоо дээшлүүлэх. Тийм оноогоо дээшлүүлэх гээд. За цаашдын амьдралд нь амжилт хүсье гэсэн байна. За шивэдэл заахад хүндрэлтэй зүйлүүд тулгарч байв уу гэсэн байна. Point батаг хүмүүс. За мэдээж байлгүй яах вэ? Тийм. Би угаасаа тэгээд нөгөө өөрөө ингээл хүн ч ойлгоол уншаал ингээл юм тий. Тэгээд хүн яг ингэж тэр юм хэлэх чинь нөгөө би хэлсэж нөгөө яалтчгүй багш гэдэг мэрэгжил сурган хүмүүжүүлэх одоо тэр сурганы мэрэгжил гэж чинь тусдаа мэрэгжил тэгэхээр чинь ямар ч мэрэгжилгүй хүн өөртөө байгаа юмыг ойлгуулна гэдэг чинь мэдээж том бэрхшээл. Гэтэ яг би нөгөө нэг дөнгөж хэлэхдээ хүмүүс нөгөө юу яжсан байхгүй одоо ингээ ажил дээрээ очиод ингэж хэлсэн юм гэдэг юм уу те ингээд яг юм зүгээр нөгөө ойр зур юм те тийжээд нөгөө нэг тэнд аюу удаа явсан ихчнэр одоо ихчмэгч байгаа аахгүй таньдаг тэр сургалтанд маань тэгээд тэр ихчмэгч одоо ингээ системтэй явъя ингээд цаашаа үргэлжлээд сурах хүмүүс нь яах юм бэ ингээд зүгээр л ингээд хараар энийг дийдэг гэдэж болохгүй штэ гэдгсэн аахгүй. Тэгэхээр надад бол тэр аюу сонирхолтой санагдсан. Ягаад гэвэл тэр хэмжээгээр чи өөр юм болж мэд сурна шүү дээ. Тийм өөрөө ч аюу их тийм тэр хүмүүс чинь тэгэл дандаа ороод гоё л мэдээж дандаа шивэдэл ярихгүй бид нар тэгээд зөндөө их хүнээс суралцах юм их байсан. Тэгээд бас нөгөө нэг ингээд надад одоо нөгөө хамгийн өөрийгөө сорж байгаа нэг хамгийн таалагдсан юм гэх юм бол богинохон хугацаанд тий шивэд хэлний юм дүрмийн одоо энэ дүрмийн багцыг тий маш богинохон хугацаанд монголчилж хүнд ойлгуулах тийм надад тийм хүсэл төрсөн байхгүй юу. Одоо нэг шивэд сургуульд бол шивэдэл ингэдэг гээд би надад л нэг ингээ харьцуулаа явуул айгу хурдан авах юм шиг санагдаад тэгээд нөгөө нэг өөрөө яхаа нэг ингээл хайлттай мэддэг төрмөө Монгол би ч бас Монголд 10 жилээ төгссөн болохоор тэр миний даваа тал байсан байхгүй юу. Хүнд нөгөө шивэдлийн дүрмийг ойлгуулахад одоо энэ чинь нөгөө манай Монголын тийм алгалын тэрлэхгүй юу гэдэг юм уу те. Тэнгүү чинь хүмүүс аяга хурдан авдаг ч юм уу те. Тэр талаараа надад нөгөө өөрт маань их сонирхолтой санагдсан учраас тэгээд цааш нь үргэлжлүүлээд бас хөөрхөн 2 жил болсон билээ. Тийм. За энд нэг юм төвшөө гэдэг хүнээс юм ирсэн байна. Позитив Монголигийн залуучууд мэд төрвья. Дугаарын зочин сургуулаа төгсөөд Монголдо очиж өөрийнхөө сурч боловсрч байгаа чиглэлээр ямар нэгэн шинжилгээ үйл ажиллагаа хийж сурсан мэдснээ хэрэгжүүлэх бодол байдгүй бол хэтийн төлөвлөгөөгөө яриач. Ямар гоё асуулт вэ? Тийм. Старт. Асуулт гоё сайхан асуулттай тийм. Тийм мэдээж Монголдо хувь нэмэр оруулах гэсэн хүсэл бол баг бүхэнд л байгаа. Жоохон их багчаа, томчаа тий. Тэгэхээр нөгөө нэг би хувийнхээ хувьд бол юу гэж боддог вэ гэхээр тэр бол ерөөсөө заавал Монголд очиж хийх ёстой юм бас биш. Нэгдүгээр, хоёрдугаарт амар мундаг болчоод хийх ёстой зүйл бас биш. Тэр бол ерөөсөө өдөр тутам маш жижиг юмнаас л эхэлнэ. Тийм одоо жишээлбэл би одоо нөгөө сүүлийн үед яг нөгөө манай яг мэрэгжил болохоор нөгөө нэг түрүүн хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө бол даяарчлал тий даяарчлал хэрхэн одоо энэ улс орнуудад нөлөөлж ялангуяа манай Монгол шиг нүүдэлчин соёлтой улсууд бол даяарчлал гэдэг юм чинь маш шинэ. Тэгээд эдийн засаг ингээ бүх юмны талаар ингээ маш юм хурдан хүчтэй нөлөөлж байгаа тий. Тэгээд бас нөгөө нэг ингээ энэ даяарчлалаас чинь маш хөрөнгөтэй орнууд амар илүү хөгжөөд буурай орнууд бас ингэж бүр буурай болоод байгаа хандлага бас харагдаж байгаа. Тэр хандлагыг ерөөхдөө суралцдаг байхгүй юу? Тэгээ байгаль орчин бүх юм оруулаад
Тэгээд миний бодлоор бол манай одоо хүн болгонд бахархдаг Монгол бол олон жилийн түүхтэй тийм орон, маш олон жилийн түүхтэй бахархмаар орон тий яриулах түүх байгаа. Тэгээд тэр бол гэдэг өнгөрсөн явсан болсон процесс гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Тэгээд одоо манай Монгол улс маань ямар төвшөнд байгаа билээ гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгээд яагаад энэ байгаа билээ гэдгийг бас бодоод юунаас юу хийх хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй баг. Тэгээд би бол нэг хуваараа хамгийн жижиг юм бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж би боддог. Яг гэвэл дотоодын үйлдвэрлэл маань хөгжиж эдийн засаг хөгжиж штэ. Бүх юм Хятадаас ч юм уу, Оросоос ч юм уу ингээд аваад байх юм бол хараад байх юм бол тэр чинь эдийн засаг хөгжихгүй ажлын байр авахгүй хүмүүс нь ядуурн тэгэл ер нь л ингээд нөгөө проблем ихсэн штэ. Тэгэхээр тэр чинь маш бага юм баггүй. Тэгээд сая нөгөө нэг 100 Монгол татсан чинь нөгөө ер нь бол жижиг дунд үйлдвэрлэл одоо манай Монголоос бол Шведийн дайны бас их айгүй сайн бол дэмжигддэг гэж би бодоагүй. Хүмүүсээ сонсоод тахт айгүй бас юм юу айгүй ихтэй гэж би сонслоо л да. Би яг нэг хууль мөл өөрөө тэгж эрхэлж үзэг болохоор мэдэхгүй байна. Гэтэ бол 2-3 хүнээс айгүй ачаалттай хэцүү байдаг гэж сонсон. Тэгэхээр чин усаас нь бас тийм их дэмжлэг хэрвээ байдаггүй бол тэгээ говь хүмүүс одоо тэр урбан джинс гэл байна. Джинс өмд аваад өмсчиж болно. Эсвэл одоо тэр өөхөн тасаар саван гаргаж байгаа хүн байна. Одоо тэр одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн. Одоо тэгээ Шведэд чинь ингээл экологийн бүтээгдэхүүн гэл хүн хитэн төрөж хамаагүй. Тэгэл энэ химийн бацсан чи хортохгүй гэл хүн чинь ингээл хамаг мөнгөө цэцэл ингэж яах чинь ер нь бол Монголд тэр чи айгүй ингээл зүгээр байж байгаа хгүй махан л гэхэд ойрог махтай те. Тэгэхээр чи ингээ нөгөө бахархмаар авах зүйл бас ихтэй. Тэгэхээр нөгөө өөдөн татах юмаа бас өөрөөсөө өөдөн татаад явах хэрэгтэй юм шиг санагдсан надад. Тэгэхээр нөгөө хувь хүний хувьд бол би тэрнээс л хэлж байгаа. Тэгээ мэдээж төгсөөд би бол очиж ажиллана гэсэн бодолтой байгаа. Яг мэдээж хувийн төлөвлөгөө байгаа. Тэгээд заавал ажил мэргэжлэрээ жихгүй бас ямар ч байдлаар хүн их орондоо хувь нэмэр оруулж болно гэж бодож байна. Хариулж чадсан уу? Тийм. За тэгээд ер нь бол хүмүүсийн ихэнх комент бол мад тухайд бол амжилт хүссэн. За тэгээд ад жаргал хүссэн комментууд байна. За энэ дээр бас ингэсэн байна. Сайн ээж, сайхан ихнэр сурахын хажуугаар олон юмыг амжуулдаг, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй, бусдад туслая гэсэн сайхан сэтгэлтэй залуучуудаа үлгэр дуурайл болсон мундаг хөдөлмөрч шүү гэсэн байна. Баярлалаа. За тэгээд бас энд яас хөөрхөн хүрхийн зураад байна гинөө. Тийм гэсэн мандуухай мундаг шүү, маш ухаалаг бас хөдөлмөрч бүсгүй шүү гэсэн байна. Баярлалаа. За тэгээд энэ мундаг тэгээд ингээ хүмүүс бол дандаа ёстой мундаг юм амжилт хүсье, амжилт мандуухай амжилт хүсье. Ерөөсөө амжилт хүсье гэсэн байна. За мандуухай үлгэр дуурайл болж чадах сайн охин шүү, ярилцахад энгийн ухаалаг охин байна лээ, амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. За тэгэхээр мэдээж бол өнөөдрийн манай зочин болоод яг л одоо жинхэнэ одоо Монголынхаа нэр нүрийг одоо жинхэнэ одоо яг өөр дээрээ гаргаж аваа, бас нэг өөрийнхөө бас нэг Монголоо гэсэн тийм юуг бол хариуцж байгаа ийм эмэгтэйг бол бид нар бол урьж оролцуулсан. Тэгэхээр бол бас нүгээрөө бахархж байна. Тэгээд ийм мундаг оюутнууд бол бас манай ганцхан мандухайгаар тогтохгүй цаана бас зөндөө бас Монгол оюутнууд маань бас гарч ирнэ. За дээрээс нь бас байгаа тийм. За тэгээд та бүхэн бас сайн асуугаараа. За мандухайдаа амжилт хүсье, Монголоос Швед яаж сурах вэ гэсэн байна. За түрүүн бас бидний эхэнд бас энэний талаар бас ярьсан. Монголоос одоо яг шууд сурья гэсэн тийм болцоо бол ер нь бол багуу. Ихтэй сургууль нь орё. Тийм. Баг гол гэж хэлэхгүй л дээ. Боломж бол байгаа. Боломж бол байгаа тий. Тэгэхээр яг эхлээд нөгөө нэг хэлний шалгуураал маш амжилттай давчил зөвхөн Швед гэлтгүү олон газар руу тэтгэлгээр сурах боломжтой шүү дээ. Тийм тэгэхээр хамгийн түрүүнд нөгөө сургууль асууж байгаа хүмүүст би яг хандаж надаас аягүй сургуулийн талаар асуудаг байхгүй юу. Тэгэхээр би бол нөгөө яг энэ талаар мэрэгчлэн биш. Гэхдээ яг мэдэх юм хэлээд өгчин л та. Тэгэхээр хамгийн чухал юм бол ерөөсөө хэлнийхаа шалгуурыг хэлээл маш сайжруулсан байхад нөгөө хэлтэй бол хөлтэй гэдэг шиг тэнд бол зөвхөн Швед гэлтгүү зөндөө олон орн руу одоо тийм нээлт
хаалга онгойч юм тий. Тэгээд та мэдээж өөрөө хилтэй хүн бол ингээд судлаад үзэхэд ерөөсө тэтгэлэг болоод зарлагдчихэйдэг. Тэгээд нэг тэтгэлгээс хоцорлоо гэхэд дараагийн жил дахиад тэтгэлэг болгох нь. Тэгэхээр хоцорсон бол та мэдээлэлээс маш сайн уншаа тий ямар шалгууртай байна тий ямар мэрэгжлийн хүнийг сонирхож байна тий үнэхээр заавал шивэд гэвэл шивэдэд хөдөө аж ахуйг сонирхож ивэл одоо энэ тэнцгийн тулд яах ёстой тий. Тэгэхээр бол одоо нөгөө бас нэг даяарчлын нэг сайхан юм бол хүн хаашаач яаж боломж нь өөрөө өсвөл хөөцлөөд заавал мөнгөтэй байх шаардлагагүйгээр явах бас боломжтой. Тэгэхээр би зөвөр нөгөө заавал их сургууль сонирч өмсч эхэлтгүү. Ер нь бол хэлийг бол маш сайн энд байгаа хүмүүсийн шивэд хэлээ маш сайн сургамал заавал хүн болгон их сургууль сурах алдгүй тий. Тэгтээ бол маш олон ажил одоо маш олон хүнтэй танилцах тий тэр хүн одоо магадгүй гоё чухал хүнтэй та шивэдээр арай л ингээл танилцал таалагдал тань туслана ажил төрөлбөх. Тэгэхээр би бол нөгөө хэл бол хамгийн чухал гэж бодож байна. Тэгсэн хаана бол зөвхөн шивэд гэлтгүй хаан ч ер нь бол боломжтой. Тийм. Мөн би ч яг тэгж л бодож байна. Ер нь тийм цаал нэг байна. Тэгэхээр ер нь зөвхөн хувийн судалгаа, хувийн нийл үнэхээр хүсчихвэл өөрөө бол юу боломжтой юм сурах бол боломжтой. Тэтгэлгээрч сурах боломжтой. За тэгээд уран цэцэг дорж готов гэдэг ирч хүчтэй, тэмүүлэлтэй, зүтгэлтэй бүсгүй улам их амжилт хүсье гэсэн байна. За амжилт хүсье, сайхан мэдээлэл өгч байгаад баярлалаа гэж байна. Сайн судлаад үзээрэй, боломж их байдаг юм шүү гэсэн байна. За манай мандахад санал нэг баг шүү гэнэ. Миний найз мундаг шүү гэсэн байна. Оюнбат сууд гэдэг хүн. За баярлалаа. Мандахад ийм байгаа юу нэрэ. Бичгээр хүн сурах боломж байгаа юм. Шивэд амьдарч байгаа бичгээр хүн. Сурахыг хүсэж байгаа бичгээр амьдарч байгаа зөндөө олон болж байгаа л дээ. Тийм, харин тийм. Ямар сургуульд их сургуульд бол бичиг баримтгаа сурах ямар ч боломж байхгүй. Их сургуулийн өмнөхөд нөгөө Combox бол бас боломж байхгүй. За Volkswagen school амсгол нөгөө тийм юм лээ. Бичиг баримтгүй хүн бол төлбөргүй ч юм уу одоо шивэдийн цаанаас усаас олгож байгаа сургалтанд огт хамрагдах боломжгүй шүү дээ. Төлбөртэй бол болно шүү дээ. Чин бичиг баримт шалахгүй. Гэхдээ тэр бол нөгөө нэг зүгээр л одоо нөгөө бид нэр курс сертификат авдаг тэгээл өнгөрнө гэсэн. Гэхдээ бол сайн тийм төлбөртэй сургуулиуд зөндөө байдаг ш. Folk Universitet гэдэг байна тий. Та зүгээр л одоо энэ хараар ажиллаад тий хараар ажилладаг ч юм уу юм бичиг баримтны боломжгүй. Тэгтээ бас энэ шивэдээс ямар нэг сертификат бас нэг ямар нэг мэдлэг олж авах юм бол Folk Universitet гэдэг сургууль байдаг. Тэр бол жоохон төлбөр нь өндөртэй л тооцогдсон. Тэгтээ бол би нэг англи хэлний сургалтанд нь суужсэн юм. Зооны айгуу сайн сургалттай. Маш сайн ийм эрчимтэй айгуу сайн сургалттай. Тэгээд тийм сурах юм бол танд сертификат өгнө. Мэдээж англи хэлний ийм төвшин шивэд бас ийм сургуульд яасан гэх. Тэгээд тийм бол яг Монгол зарах хэрэгтэй л болно л таа. Тэрнээс л өөр сувг бол сайн мэдгүй бичиг баримтгүйгээр сурах тийм боломж юм санагдав. Ер нь бараг байхгүй л ах л гэж бодож байна. Нэг бол гаднаас сургуулийн виз ч юм уу хөөцөлдөд орж ирэх юм бол боломжтой. Огт энд одоо бичиг баримт ямар ч бичиг баримт сурж байгаа бол авлаан заалнаа ч юм уу тиймэрхүү нөгөө нэг юм нийгмийн нэг одоо юм тусламж үзүүлдэг байгууллагууд байгаа шүү дээ тийм. Тэднэрт бол өнгөө шивэд хэлний хичээл орд юм билээ. Бас нөгөө нэг энд монголчууд маань бас нөгөө юм хэрэгс шүтдэг. Одоо нөгөө бизнес шашинтай монголчууд бас их байдаг шүү дээ. Тэд нар маань эндээ нөгөө үргэлжлүүлээд тэр сүмдээ явдаг ч юм уу тэгэнгүүт тэр сүмээс нь өнгөө тийм шивэд хэлний курсууд бас хичээлтэй юм билээ. Шивэд хүн заадаг гэж байдаг гэсэн монгол хүн заадаг гэж бас байдаг. Тэгэхээр тэрэнд хамрагдаж олно. Хэл сурыг гэвэл тийм. Энэ хэрэгс гэснээс юм сони юм хэлгээд шивэд хүн монгол хэл зааж байгааг би харсан. Сүмдэр. Яасан гэнэ? Шивэд хүн монгол хэл зааж байлаа. За. Тэр дөнгөж их сургуулиуд өгсөн залуу байсан. Ааха. Тэрэнд хэн монгол хэл зааж гисэн бэ гэсэн чинь пастор гэж байгаа. Тэр шивэд эмэгтэй. Аа. Тэгээд тэр сүмийн хүн. Тэгээд сүмийн журмаар монгол руу аяг очиж ирдэг. Тэгээд шивэдүүдэд монгол хэл заадаг. Сүмдэр. Сонирхолтой. Тэгээд бид хоёр уулзаад ингээ яриад ярьсан чинь ингээд миний нэрийг сонсноо. Оо, сонирхолтой. Гоё нэр. Гэж би бүр гайхаад яа. Чи яа зурсан гэдэг сонирхолтой сайн. Ямар сүм бэ? Ол гэсэн баха. Зүгээр нөгөө нэг тэр христийн уурсгал нь. Яа мэдгүй тэр юм аа. Монгол нөгөө айгүй сайн нөгөө нэг
Монголоор аягүй сайн ярьдаг тийм нөгөө хэлсэн чинь хүмүүс аягүй бүр монгол хүн шиг ярьдаг. Тэр аягүй цэвэрхэн ярьж байлаа бас. Ер нь бол тэгээ тэр хэдхэн жил суусан гэж байгаа. Оо зээ. 3 жил 4 жил гэсэн. Монгол хэлж хэцүү хэлэн даа. Ер нь хэцүү шүү дээ. Алтан нуруунаас нөгөө үүсэлтэй монгол хэлтэй чинь одоо хамааралтай гэх юм уу угсаа хэлэх юм бол турк хэл монгол хэл хоёр л дэлхий дээр ерөөсөө хамгийн ойрхон гэж байгаа. Европ хэл чинь бол нөгөө англи хэл, герман хэлээ тойрол ингээл амархан. Тэгэхээр монгол хэлийг 3 жил сурж байгаа шивэд хэлийг 1 жил сурах бол боломжтой гэсэн үг шүү дээ. Тэгээ туркч угаасаа өөрөө монголоос гаралтай байгаа шүү дээ ерөнхийдөө. За нэвтрүүлэг бас өндөрлөг тийшээ л ер нь хандаал хэлчихлээ. Тэгэхээр 10 минут болж байгаа. Сүүлийн минутанд өөрийнхөө сурж байгаа сургуулийнхаа талаар нэг жоох яриач тий. За мэдээж сүүлийн байдлаар бол дэлхийн топ сургуулийн тоонд бол орцсон юм байна тий. Тэгэхээр таны сургууль төрөөнөө сургуулийнхаа нэг ногоон байгууламжийн талаар хальтсан яриад өнгөрсөн тий. Тэгэхээр таны сурж байгаа энэ сургуулийг юугаараа одоо яг бест вэ? Юугаараа ямар оюутнууд төгсөж гардгаараа дэлхийд яг алдартай вэ тий? Сургуулийнхаа талаар жоох мэдээ. За Стокгольмын их сургууль бол одоо байгуулагдаад 90 жил болсон баг шүү. Нэлээд олон жил болсон. Стокгольм байгуулагдаад тэгээд маш ер нь бол том томдоо орон том кампустай гоё ногоон байгууламж ихтэй талбайтай тэгээд институтууд нь ингээд маш ойлгомжтойгоор байрлсан юм байдаг. Тэгээд намын сангууд нь их гоё. Намаа өнгөө зээлчин дотроо нэг бол 7 хоног, нэг бол 30 хоног оюутныхаа картаар ямар ч төлбөргүйгээр тэгээд хаа сайгүй компьютерийн өрөөдөө интернет, wifi өнгөө ингээд бүх юм цаанаа өөрөө оюутан л бол ингээд цаанаас чинь тэр wifi-ийн код ч гэдэг юм ингээд бүх юм хангалтсан. Тэгээд тийм сургуулигаа би Стокгольмын их сургуульд бол түрүү жилээс эхлээ сурч эхэлсэн. Өмнө нь яг нэг 2-3 курс үзчихсэн юм байна. Тэгээд төрөний хэлдгээр бол миний одоо нэг харж исэн мэддэг сургуулиудаас бол уфсаалаад би бас очиж исэн. Гэтэ айгүй тухтай гэж би боддог. Стокгольмын их сургуулийг нөгөө ер нь байршланч тэр тэгээд одоо тэр доторх байгууламжууд бүх юмч тэр тухтай тэгээд маш их олон улсын оюутнууд маш их ирдэг. Ер нь бол олон улсын солилцооны оюутнууд бол маш их ирж суралцдаг манай сургууль. Тэгээд би яг одоогоор нөгөө нэг нийгмийн газар зүй гэх юм уу. Тэгээд human geography гэдэг нөгөө нийгмийн газар зүй яг тэр институтад сурж байгаа. Тэгээд манай тэр институт болохоор тусдаа намын сартай яг газар зүйн чиглэлийн тусдаа намын сартай тэгээд тусдаа байшиг юм аашин тэгээд тийм сургуулаагаа тэгээд нийгмийн ухаанаараа бол ер нь нэлээд сайн манай сургууль. Оюутан төгс гэж гардаг. Тийм нийгмийн ухаанаараа маш сайн. Тэгээд тийм сургуулаа. За шивэд хэлний хичээл дахиж орох уу гэсэн асуултууд аягүй их байна. Шивэд хэлээ одоо дахиж заах уу тийм болцоо байна. Тийм. Шивэд хэл би нөгөөний дараа жил юугаа бичих болохоор дипломын ажлыг хийх болохоор нөгөө одоо ингээл ийш тийшээ явах ажил бас их гарч байгаа учраас би яг тэр нөгөө шивэд хэлний хичээлийг 2 сард 8 удаа авахаар 7 удаа одоо юу гэдэг нэг өөрөө зүгээр хуваараа нэг тийм програм хийсэн байхгүй юу. Тэгээд тэр нь бол яг 8 удаа сухт бол ерөнхийдөө айгүй юм дөрмийн ойлголтыг айгүй юм логик одоо нөгөө логикоор маш хурдан ингээд ерөнхийдөө одоо ингээд нэг жил баг үздэг юм ингээ авчих тийм боломжтойгоор ингээ яатсан баг. Тэгэхээр тэр 8 удаа тасалдчихаар айгүй утгагүй болчихно. Тэгээ 8 удаа гэдэг чинь 2 сар гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө надад одоо тийм ажил байгаа учраас бол шивэд хэлний хичээл бол одоо орохгүй. Тэгээд ер нь сурахыг хүсэж байгаа хүмүүст бол өөр янз бүрийн тийм сургууль зөндөө байгаа шүү дээ. Ер нь нөгөө тий монголчууд зааж өгч байгаа юм бол тэгэхээр судлаад үзээрэй. Тий. Нөгөө дөрөв хэсэг цөмийн хичээлээс их байжгүй тий. Хүмүүс ярьдсан юм байгаа. Тэгээд одоогор л орох боломжгүй байгаа. Тэгээд миний шивэд хэлний хичээл манай одоо хүмүүст хүрсэнд их баяртай байна гэж хэлмээр байна. Тэгээд хүмүүс нөгөө фэйсбүүкээр багшаагаа бичээ. Тэгэхээр бас их эвгүй санагдагсан. Одоо тэгтээ бас их хөөрхөн гой санагдаж байгаа. Тэгээд
баярлаа. Намайг тооч мэдэл заалгасан гэж. За тэгээд залуустай амжилт хүсье. Ийм сайхан нэвтрүүлэг хийх бас оролцогч охиндоо амжилт хүсье. Яа гэсэн мэн Оги гэдэг хүн. За тэгээд нэвтрүүлгийн маань бас сүүлийн хором ирж байна. Тэгэхээр сүүлийн хормыг одоо танд үлдээе тий. Өөр одоо яриж гэдэг юм уу? Эсвэл одоо би яг ийм мэдээллийг өгөндөө одоо бэлдэж ирсэн ч гэдэг юм уу? Хим зүйл ах юм бол та сүүлийн хоронд одоо амжууж хийж болно. За ер нь бол би бараг ойролцоогоор өгөн гэж бодож ирсэн мэдээллүүдээ бүгдийг хүчих шиг боллоо. Энд тэнд нь оруулаад тийм. Тэгээд яг хандаж хэлэх юм бол залуустаа юу ягаарай. Тууштай байгаарай. Ямар нэг юмдаа тий тууштай байх бол ухаантай байх чухал биш. Маш мэдлэгтэй байх бол мэдээж чухал л та. Гэхдээ бол тий хамгийн чухал юм бол биш гэдгийг би одоо нөгөө нэг тэгж бодоод байна. Тэгж зөндөө олон зүйл дээрээс уншлаа, ер нь ажиглалаа. Тэгээд залуус маань нэг юмдаа маш тууштай, тэрийг маш сайн эзэмшээрээ. Тэгээд тийм бол амжилтанд хүрэх боломжтой гэж хэлмээрэн. Тэгээд төвчээртэй тууштай байх бол ерөөсөө маш чухал юм байна. Тэгээд залуу хүмүүст энэ бол яалтчгүй өөртөө яаж игээд тэрийг суулгах хэвээр нэг зан чанар юм байна гэж би сүүлийн үед их бодлоо. Тэгээд ийш тийшээ ингээд одоо жишээлбэл нэг юмд хүн ингээд хэдэн цагийг одоо нэг тийм цаг өгдөг. Би яг хэдэн цаг орчих. Гэтэ нэг юм тусгай цагийг зориулж тэндээ мастер болдог гэж ярьдаг те. Тэгэхээр та тэрийгээ тэр цагтаа зориулаарай. Битээ олон юм руу бас ингээ ороорой. Нэг юм барьж авсан бол тэрийгээ бас ард нь гаргах юм бол эргээгээд хизээ нэгэн цагт хэрэг болно. Тэр үедээ бичсэн. Тэгэхээр амжилт төсөө тууштай байгаарай та бүхэн л гэж л та. Саманы ирээдүйд хэлэх юм байна. Зүгээр ингэж бодлоо л байгаа. Нээлттэй байгаасаа гэж хүсэж байна. Ерөнхийдөө хүмүүс манай монголчууд ер нь дотор шиг улсууд шүү дээ. Тийм бол ер нь ямар нэг юм дээр нээлттэй одоо юу ч хэлдэг. Зориглоод тий? Зориглоод тэр хүн чамайг буруугаар бодно уу, яана уу тэр хүн ял асуудал. Тийм бол өөртөө итгээд хэлмээр байгаа юм, бусдаа түгээмээр байгаа юм бол зориглоод бичээд ч юм уу нэгэнд нь хилээд ч юм уу тий? Ямар нэгэн байдлаар хэлээрэй л гэж хэлсмээр. Тэр яа ингээ хэлж буурчих байгааг бол яах гэх тийм мэдээлэл ч юм уу тэр хүн чинь чи тэгж бодож байгаадсан дахиад 10 хүнд хэрэгтэй жах юм байна тийм биз дээ. Тийм болохоор зориглоод хэлж байгаасаа л хэлсмээр байна. За тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг болоод маш их хүмүүс үзлээ, маш их комент ирсэн байна. Тэгээд тэр болгонд нь бүгдэнд нь одоо хариулахад бол манай нэвтрүүлгийн цаг хугацаанд хүрэлцэхгүй. Тэгэхээр манай тухайн маань бас энэ нэвтрүүлгийн дараа энэ хүмүүст одоо хариулагдаагүй асуултанд маань өөрөө ингээд тусдаа хариулаа явуулчихнаа. Тэгэхээр та бүхэн бас хариултуудаа авчнаа тэрнээ бидний санаа зовоорой. За тэгээ өнөөдөр манай энэ 7 хоногийн сонио ачинд одоо орж үнтэй сайхан мэдээлэл өгсөн маань тухайдаа маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье, сургуулийн өндөр амжилт хүсье. Сургуулаа маш сайхан төгсөөд, маш сайн төгсөөд орондоо их хийж бүтээгээрэй. Чамайг олон хүмүүс тэр монголчуудаас хүлээж харж байгаа шүү. Монгол гэдэг нэрийг одоо ийм шивэд улсад маш зөвөр сайхнаар харуулж байгаад хувьяасаа маш их баярлж байна. За тэгээ манай өнөөдрийн сонио ачийн шууд манай түрэл өндөрлж байна. Дараагийнхаа 7 хоногийн бүтээсэн өдөр яг энэ цагтаа шивэд улсын Стокгольм хотоос та бүхэндээ сонио ачийн шуудаа хүргэх болно. Дэлхийгээр таран суугаа монголчууд маань та бүхэнд амжилт төсөө, ажлын өндөр амжилт төсөө, амьдрал үргэлж сайхан шүү. Бидэнд бүгд нь боломж байгаа гэдэг ийм сайхан үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг төгсгмээр байна. За баярлалаа үзэгчдээ. Баярлалаа. Ох, гайгүй хурдан өнгөрч 60